Хөгжим тоглож чадахгүй ч хөгжмийн клуб төсөж болох уу? Хирасава юу хичээлийн дараах зугаатай ажил энийг гэж бодон хөнгөн хөгжмийн клуб элсдэг. Юу хөнгөн хөгжим гэдэг нь амархан хөгжим гэж бодоод зүгээс шүглдэх эсвэл кастины цохор тоглоно гэж боджээ. Мэдээж энэ бол юугийн эндүрэл. Энэ хандваралдаа эцэн юу клубд очиж уушлахгүйгээд гарахаа шийджээ. Гэвч хөнгөн хөгжмийн клубийнхэнд ахтуул бодолтой байв. Клубын гишүүн бүтээгүн улмаас хаагдхын даваандаар байсан тул юу хөгжмийн зэвсэг тоглож чадах хэсэг, бүгд дуулж чадах хэсэг нь огтхон сонирн биш. Тэд бүгдийг заагаад өгөх болохоор юуг клубтээ үлдэхийг хүсдэг. Юу ч тэдний тоглоог сонссны дараа гитар сармаа сандан улмаар хамтлагийнхаа бослол гитарчин бас гол дуушин нь болдог. Юу төлдөл хуурц Котобуки Цүмүги Бөмбөгчин Тайнака Рицу бас гитарчин Акияма Мио нарын хамтаар шаргуу бэлтгэлгийн сацуу түнээс ч илүү хамтдаа цайн он хөгжилдөнө. Хожим нь авьяаслаг гитарчин Накана Азаса клубт нэгддэг. Тэд хамтдаа сургуулийнхаа наадан бэлдэж амьд хөгжмийн тоглолт хийж бэлтгэл гэхээсээ илүү хөгжилдөн өнгөрөн мастагдшгүй тусламж бүтээдэг. Kaki Flying манганаас сэтүүлсэн Кеон Арасарав хөөрхөн охтын хөөрхөн зүйл хийдэг аниме. Өдөр бүр нэг анime.